За би зөвхөн энэ хөрөнгө оруулалт бүтээн байгуулалттай холбоотой нэг төсвийн жоохон боломж гарсан дээр хийж байгаа энэ барилга объектын тендертэй холбоотой юмыг асууя гэж ингэж бодож байгаамаа. Тэгэхээр энэ тендерийн хуулийг одоо баталснаас хойш 12 жилийн хугацаанд 23 удаа өөрчлөлт оруулсан. Гэхдээ одоо өөрчлөлт байдаг өөдөлдгүй ямар одоо хууль бодлого гэхээр ийм байдгийн байна. Одоо энэ шинэрж оруулж ирж байгаа хуулинд бол нэлээд одоо дэвшилттэй нааштай юм хийслэгээд ингээд хариулаад байх юм. Тим одоо бодтой болцоо байна уу? Яг бодит амьдрал дээр бол энэ төрийн одоо бүх шатанд орон нутгаас эхлээд их хурл хүртэл одоо бүх шатанд ажиллаж байгаа хүмүүсүүд өөрийн хамаарал бүхий компаниараа энэ тендерийг авдаг. Нэг салбарын, нэг аймгийн тендерийг одоо ингээд авч хийдэг ийм одоо зүйлүүд бол биш шүү дээ. Тэгээ энэ ч одоо зөв юм уу, буруу юм уу? Миний санахад бол энэ ашиг сонирхлын энэ байдлаасаа болоод энэ өөрчлөлт өөдөлтгүй хуулийн цаатлах нь гогцоо тэндээ байгаа биш үдтэй л гэж би бол ингэж хэлэх гээд байгаа юм л да. Одоо би зовлон ярив. Би Хэнтэй аймгийн Надлын тойргийн Батжирэт Дэлгэр хаан гээд 2 суманд 320 хүүхдийн сургууль би төсвөлж өгсөн. Төсөвт одоо шийдэж. Тэгтэл бол эрх мэдэлтэй албан тушаалтан төсвийн хуулийн зүйл залтаар нь ордсон энэ сургуулийн суудлыг өөрчлөөд багасгаад тэгээд одоо өөрийнхөө хамаарал бүхий компаниар маш чанаргүй хийж гүйцэтгсэн ийм одоо бодит тохиолдлууд байна шүү дээ. Бодит одоо жишээ тэнд байна. Тэгээ өнөөдөр одоо Дэлгэр хаан суманд 320 хүүхдийн спортын залтай ижүүрэн сургуулийг тухайн үед нь барьдсан бол ингээд улсын ажил нэг болохоор байлаа шүү дээ. Гэтэл өнөөдөр дахиад спортын заал нь тэрбум гаруй төгрөгийн одоо хөрөнгө төсвөлөө сууж. Иргэжил тэр өргөтгөл нөгөө дутаж байгаа хүүхдийн суудалд нь дахиад сургуулийн өргөтгөл барих шаардлагатай. Тэрийг одоо холболт хийгээд ингээд ийм одоо бүтлгүй юмнууд энэ бол зөвхөн одоо нэг жишээ байна. Тэгээ ийм юмнуудыг яах юм бэ гэдэг асуудал одоо бидний толгойн өвчин болоод байна шүү дээ. Тэгээ та бүхний одоо энэ оруулж ирж байгаа нэмэлт их сайхан болж байгаа гэд хуулийг захаас наваад үзэх юм бол 2 удаа тендер шалгаруулад ингээд одоо буцах юм бол шууд одоо гэрээ байгуулахаар ийм өөрчлөлт орж ирж байна. Тэгэхээр чинь одоо аргатай баширтай улсууд чинь өгсөж хувилдаад тэр тендерийг чинь одоо 2 удаа сонгон шалгаруулалтыг хийхгүй байжгаад тэгээс үлд нь одоо өөрийнхөө хамаарал бүхий тэр компани өөрийнхөө тэр ашиг сонирхлоороо гэрээ хийдэг ийм юм чинь өмнө ч яваад байсан ингээд энэ мэгээрээ явах ийм одоо нөхцөл байгаа юм биш үстэй гэж би ингэж асуух гээд байгаа. За хоёрдугаарт бол энэ хууль анх одоо батлагдахаас эхлээл энэ компаниудын хар жагсаалтын тухай асуудал ярьсан. Тэгэд энэ одоо хар жагсаалтанд орсон компаниудыг хасаад ингээд зэгслэж журамжих болцоо одоо байсан уу байсан. Тэгээд одоо өнөөдрийн хүртэл тэр юмыг хийгдээгүүл ингээд явж байна шүү дээ. За нөгөө нэг цаг нь дуусч энэ би дараагийн тодорхойлгод ирнэ. За оюун урлагч орлоо. За Батэрдэн гишүүний асуултанд хариулъя. Өнөөдрийн үйлчилж байгаа хуулийг 2005-2006 оноос хойш нийтдээ 23 удаагийн өөрчлөлт хийсэн таны одоо саналтай нэг байна. Тэгээ ер нь бол ийм цоохор нэмсэн өөрчлөлтүүдийг хийсээр хагаад бас нэлийн одоо зарчмын олон асуудлууд нь урд хойноо орж холигдсон. Ер нь бол бас эрх ашиг сонирхлын зөрчлүүдийг бий болгох юм боломжуудыг бол бас бий болгож гисэн юм байл. Тийм учраас одоогийн энэ хуулиар бид нар хамгийн гол нь бол за нэгдүгээрт ер нь хуулийг цахим системийг ашиглаж боловсронгуй болгож тендерээ зарладаг байя. Ил тод болгоё.
За үндэсний үйлдвэрлэлүүдэд дэмжээ. За нөгөө талаас төрөөс одоо олон улсын байгууллагуудтай хамтран ажилладаг энэ олон төсөл хөтөлбөрүүд хэрэгжихэд бас дунд нь одоо Бат Эрдэнэ гишүүн хэлдэг шиг танитал, арга үрийн хаалга, чадваргүй компани, өөрөөр хэлбэл өнөөдөр таны сайн хэлдэг шиг сургуулийг барих гэж байгаа компани, өөрөө барилгын компани байхгүй. За нэг тусан гүйцэтгэгч гэж компани аваад тэгээд төсөвт суусан мөнгөний нэг 20-30% ашиг болгож аваад нөгөө компани барилгаа бариад нэг 70-80% нь тэгээд чанаргүй барилга барьдаг, бас ашгаа гаргаж авдаг гэд ингээд төсвийн хөрөнгө гоожж исэн энэ том алдаа дутагдлыг бол засъя. Тендерийг ил тод нээлттэй сонгон шалгаруулдаг болъё гэж. Өмнө нь бол дандаа далд байсан. Тийм учраас эрх мэдэл албан тушаал, сонирхлын зөрчлийн асуудлууд их байсан. Энийг бол яг энэ удаагийн хуулиар сая бол одоо ажлын хэсэг дээр нэлээд сайн ярилцж байгаад одоо шийдвэрлэхээр ийм заалтыг бол оруулж ирсэн. За энэ удаагийн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр бол засгийн газрын оруулж ирсэн төслийн хүрээнд асуудал ярьж байгаа учраас бас орхигдож байгаа олон асуудлууд байна. Манай их хурлын гишүүдийн яриад байгаа зарим одоо өнөөдөр тендер шалгарсан компани тавих захиалагчийн хяналт бол маш сул байна. За сургууль баригдаж байна, цэцэрлэг баригдаж байна гэхэд цэцэрлэгийн хүүхдийн жорлон байхгүйгээр одоо сургууль цэцэрлэгийн барилгыг барьж байгаа юм спорт заалгүй байх гэх мэтлэн. Тэгэхээр ингэж улсын төсвийн хөрөнгийг өргүү зарцуулж байгаа энэ алдаа дутагдлыг засахын тулд бас бусад олон хуулиудаа нэлээд онцгой анхаарал хандуулах ёстой юм шиг байна. Барилгын үйл ажиллагааны зарчим, за барилгын зураг төсөлд тавих шаардлага, барилгын материал бүтээгдэхүүн тавих шаардлага, барилга байгууламжинд тавих шаардлага гэд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан ийм шаардлагуудыг өнөөдөр бол бас хангаж одоо барилгыг барих ёстой. Барилгын ажлын талбайд тавих шаардлага бол захиалагчийн зүгээс ерөөсөн анхаардаггүй юм байна. Тэгээ энэ мэтлэнгээс болоод улсын төсвийн хөрөнгө оруулалтууд бол өргөө чанаргүй, за ингээд жилийн дараа бараг одоо ашиглалтанд орчоод тэгээд дээврээс нь ус гоождог, өвөл хөлддөг. За хүүхдийн сургууль цэцэрлэг эмнэлгийн үйл ажиллагаа хаагдах хэмжээнд хүрж байгаа. Энэ олон алдаа дутагдлуудыг бол засах ёстой гэж үзэж байгаа. За энэ чанаргүй барилга баригдаж байгаа барьдаг компаниудын харж ихсаалтыг гаргаж ер нь бол дараагийн тендерт оруулахгүй байх боломжуудыг хуулинд бол сая Бат Эрдэнэ гишүүний хэлдгээр тусгаж өгсөн. Өмнөх хуулиар бол ер нь харж ихсаалтыг бол бас яг гаргаж өгөөгүйсэн. Тэгээ бид нар бас сая бол их хурлын олон гишүүд ажлын хэсгийн уралдаанууд дээр харж ихсаалтыг гаргаж олон нийтэд ил тод зарлж өгөө. Тэгжээж энэ авилга ашиг сонирхлоос ангид байлгана гэсэн энэ одоо сандыг бол авсан байгаа. Тэгээ ингэж явуулъя гэж үзэж байгаа. За шилэн болгож байгаа нь бол таны саяын хэлдгээр энэ одоо танилтал арга үрийн хаалгатай тендер авдаг. Бүр зөвхөн тендер аваад тусан гүйцэтгэгч компаниуд оруулаад ажилдаг юм баг бий болсон байна. Ингэж улсын төсвийн хөрөнгийг одоо хөгжлийг боомлж байгаа л нэг ийм одоо үндсэн асуудал байна гэж ойлгож байгаа. Тийм учраас энэ асуудалд бол бид нар илүү их анхаарлаа хандуулж ажил хийж байгаа гэж одоо энэ заалтуудаар бол оруулсан гэж хэлэх байна. Тэгээ ажил хэсэг нэмээрээ. За асуулт хариулт тавтууллаа. За Бат Эрдэнэ гишүүн нэмэлт байна. 1 минут нэмэлт юм. Баярлалаа. Харж ихсаалттай зэрэгцүүлээд нэг одоо энэ тендерийг үр дүнтэй болгох чухал нөхцөл бол энийг жишг зураг төсөвтэй байя. Тэгээд одоо газар зүйн байршил, бүс нутаг, тээвэр туурга бусад юмтай тэгээд одоо холболтын зураг мураг нь одоо хөрөнгө нэмэгдэх хасагдах юм нь гараад тэгээд ингэ жишг зургаар 320 хүүхдийн 100 хүүхдийн цэцэрлэг 320 хүүхдийн сургууль гэдэг юм уу, соёлын төв одоо 300 хүний судалтай гэдэг юм. Ингээд нэг жишг болгоё гэж ингэж ярьсан. Тэгтэл энэ юм маань хийгдэхгүй байгаа учраас ингээд дур дураараа чанар стандарт шаардлага хангахгүй ийм зураг төсөв барьж ирээд тэгээд одоо үр дүнгүй болоод байх юм энд гараад байх. Тэгээ миний асуусан асуултан дээр хариу үлсэнгүй л дээ. Энэ дарга нар одоо өөрийнхөө компаниар ингээд тендер аваад бүгдийн залгаа сууж явах нь зөв юм уу? Буруу юм уу? Та нар одоо энэ хууль бодлогон дээр юу гэж За ажлын хэсэг энэ хөлд хариулах уу? Хуулийн төсөлтөөр тендерт оролцож байгаа компаниудын материалыг тухайн тендерт оролцож байгаа компаниудад нь ил болгоё гэсэн юм хуулийн төсөл байна. Тэгэхээр одоо иргэний бүртгэлийн тухай хуулиар бол хуулийн эдийн бүртгэл бол нээлттэй болсон. Тийм учраас энэ дээр бол тендерт оролцож байгаа компаниуд нэг нэгийг хянаад явах боломж бол энэ хуулийн төслөөр бүрдэж байгаа.
жишг зурагтай холбогдуулаад их юм бол тухайн одоо боловсролын салбар тухайн сургууль цэцэрлэгийнхаа жишг зургийг шинжлэх сум дээр, аймаг дээр, нийслэл дээр 150 хүүхдийн цэцэрлэг нь 300-ын хүүхдэд сургууль нь заалтай байх уу, нойлтой байх уу гэдгээ бол тухайн салбарын яам нь барилгын салбартайгаа бол уялдуулж ийм жишг зураг энтрээ бол гаргах шаардлагатай байгаа. Энэ нь дутагдaltaй байгаагаас шалтгаалаад Оюун урлаг шүү. Нэмэлт 1 минут. За ер нь бол энэ Бат Эрдэнэ гишүүний саяхан хэлээд байгаа ер нь энэ тендерт яаж одоо энэ эрх ашиг сонирхлын зөрчилд холбогдож байгаа эрх мэдэлтнүүдийг оруулахгүй байх вэ? Ер нь хуулийн ямар зөв заалтууд орох вэ гэж. За тэгэхээр энэ тендерийн үнэлгээний хорооны гишүүдийн хариуцлагыг өндөржүүлэх, за тендерийн хорооны гишүүдийн 50 хүртэлх хувь нь мэрэгжлийн холбоод төрийн бус байгууллага эрдэмтэн судлаачдын төлөөллийг оролцуулж сонгон шалгаруулдаг байя. Мэргэжлийн багийн үгийг сонсдог болёо гэдэг энэ саналыг бол ажлын хэсгээр нэлээд ярьсан. Тэгээд энэ тендерийн маргааныг шийдвэрлэх шүүхийн процессыг бол илүү хялбаршуулъя. За дараа нь энэ одоо асуудлыг хэрвээ шийдвэрлэж чадах юм бол тендер цаг хугацаанд бараа ажил үйлчилгээгээ хийх ийм боломжууд бол бүрднэ гэж бид нар үзэж асуудалд бас анхаарлаа хандуулан ажиллаж байгаа. За учрал гишүүн.